Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Богдхан уулын баруун залаат орчимд тарьсан 35 мянган модны усалгаанд MCS Coca-Cola компани үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг ашиглаж байгаа юм байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж байгаа модыг эдийн засгийн өргөөжтэй байлгах үүднээс унтны усаар бус айлуулах цэвэршүүлсэн ус, хөв цөөрмийн усаар услах бодлогыг төрийн зүгээс баримталж байна. Тиймээс Богдхан уулын 6 аманд 152 га талбайд суулгасан модыг MCS Coca-Cola компани үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар усалж намрын цэник усалгааг хийлээ. Саарл усыг ашиглаж байгаа компаниуд иргэн ашиглалт хийж байгаа компаниудаараа ямар хэмжээний эдийн засгийн өршөөрөгд байх вэ гэдгээ бодох ёстой. Өнөөдөр жишээлбэл мод услахтай холбогдуулаад усны төлбөрөөс чөлөөлөгдөг байгаа. Хүн амын хэрэгцээнд зориулж гаргаж байгаа үндэсний усал усны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Гэтэл бид нар тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэцсэн өөрчлөлтийг хийхгүйгээр яг нэг үгээр жишээлбэл тарьж байгаа мод болгоныхоо усыг бид нар төлбөртэй авч тарьж яана л гэсэн үг. Усалж яана л гэсэн үг. Тэр утгаараа бид нар энэ саарл усыг ашиглах технологи бол аж ахуйн нэгжүүдтэй болон хамтраад ажиллаж явуулж байгаа гэж ойлгож болно гэсэн үг. MCS Coca-Cola компани 2010 онд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг Монгол хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байсан. Үйлдвэрийн цэвэршүүлсэн ус нь хоногт 2000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар цэвэршүүлсэн усны ердөө 5%-ийг ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгэнд ашиглаж байгаа юм. За манай цэвэршүүлсэн усыг унтны уснаас бусад зориулалтаар ашиглах боломжтой байдаг. Аквариумын загас хүртэл амьдардагыг олон нийт мэднэ. За тэгээд манай 99% цэвэршүүлсэн үйлдвэрийн хаягдал ус бол одоо хүрээлэн буй орчинд ашиглах, за дахин ашиглах ус гэсэн энэ хоёр стандарт шаардлагыг хангасан байдаг. Тэгэхээр унтны усны их усүрээ одоо цэвэр усны нөөцөө ашиглах хамгаалах хүсэлтэй байгууллагууд бол манай цэвэршүүлсэн усыг үн төлбөргүйгээр ашиглах бүрэн боломжтой. Тэрбум модыг услахад 40 сая метр куб ус хэрэгтэй бөгөөд мод услах тээвэрлэлтийн зардлыг төрийн зүгээс шийдвэрлэж чадах юм бол MCS Coca-Cola компани үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг инхүү ашиглах бүрэн боломжтой гэлээ.